Намрын сайхан өдөр үргэлжилж байна. Тэгээд өнөөдөр нэг туул голынхаа нэг хэсэгт загас цугладаг газар шалгах тийм болж байна да. Хин юу вэ? Инээс сонсч байна. Надад зүрхс инээс дураад гэж шиг. Голдоо ихэр загас нөхдөг багтай. Би бол тэгээ инээстайгаа тэгээд бол Монгол улсыг тойрно гэж бодож байгаа. Инээс бол ер нь яг тэгэл ан загасчлал адал явдлаа гэж тэгэл умаа гэж би бодсон. Тэгээд яагаад тэгэл сонголтоо тэгж хийсэн бэ гэсэн бас юм бүр сонголтоо биш байна. Рата шүү дээ, рата. Рата бууз. Загсны нэр нь бууз гэсэн шүү дээ, рата бааз ш бууз. За, бууз ууз. Эй! Намны цагийн үед суул дээр ирсэн байж байна те. Би энэ шалгах гад явчих юм л та. Загс нь ирж юу яаж юу. Ямар сонирн бэ? Энэ болсон юм уу? Би мань найз нь юу яах гэж. Сонирхоод тест машин гэж байт юм бэ. За. Тэгээ яг аваад гараад машина ирээд явж үзэл юм. Энэ болсон. Амжилт. Юу ажил машин гараад ирээд гэж бодсон шүү дээ. Би бол тоноглолцсон. Тийм байна. Бүр одоо фул тоноглолцсон. Тэгэхээр одоо супер. Зиндээ юм уучтай томлоо. Тасч юм уу? Харин тий харин юм шалгах юм байна. Ямар шалгах вэ? Дашгүй. Энд чинь маань ирсэн. Гяс амжилтад хэдий юм асуугаад чи. Загсны талаас асуух юм байна. Машины талаас асуух юм тий. Аваад удаж байна уу? Найз. Тэгэхээр ер нь бол тест бол хийцэл юм шүү дээ. Тест сайн мөнгө мөсрөө. Хизээд яваад байна. Би бол сая энэ хооронд явж ирлээ. Хятадхан санагдсан. Хэдий юмуд байна. Мэдээд авсан бодлоо юу төлөө? Менежер. Одоо энэ холоор миний болохоор ингээд одоо чи нас энэ стокор байгаа байхгүй. Тийм. Миний болохоор ингээд нүдний шилбэл зүүж өгсөн. За юу хийсэн харъя. Өөрөө нүдний шилтэй хүн ч байх уу. Тийм байна. Энэ хар шилбэлсэн. Тийм байна. Ортой нэг юу мөг юм ингээд юу байна. Хам. Доо таалтаа тий. Таалтаа гэсэн байна. Өндөрлөөд мөштэй. Хамгийн юу хийсэн бэ? Фокс. Яг шал өөр. Ганцхан машин шиг байна. Тийм үү? Багчаа. Одоо сайн жоохон юм цах юм байна тий. Тэгээд одоо гашиг байна. Энд чинь өөрөө зөөллөд Тийм юм байна тий. фокс тавьсан. Фокстой анхны энэ зохион юм. Тийм үү? 50 мм. Машин дээр хайртай байгаа даа тий. Явсан хэрэг санагдчих. Гой. Янз бүр. Юу тавьчихаар винч би ингэж хийчих чаа. За. Тэр винч болохоор нэг өөрөө дэгээр ингээд болж байгаа шүү дээ. Ингээд дөрвөлжин дэгээд тавьчихаар. Дэгийг нь өөрөө хийсэн юм тий. А тэгвэл гоё нуугдаар харагдахгүй зэрэг. Энэ синтетик офсыг хэд гал бодлоо. Бороо доо. Хэд ингээд устдаад ингээд тэгээд нуугч. А тэнгууд ингээд нуугдаж байгаа юм шүү дээ. Гоё болсон юм байна. За өөр юм шахах мохох юм бүр амар байсан. Тийм за удахгүй тавчих гэж. Уурганы энэ л одоо хүмүүсийн анхаарал татчихсан. Тийм байна. Дөрөв удаа хараад байсан шүү дээ. Аа? Шүүдрэж гэж хараад байсан шүү дээ. Уурганы. А хойлоо шууд амарсаа ингэ огсорч юм биш үү? Тийм. Тэгээ шууд амар юм биш. Натыг авахгүй бол өлөн гоо. Ингээд уурга одоо хийгээгүй. Ааха. Төвчтэй. Араас нь суглаад авчих юм биш үү? Тий одоо ингээд сургуулаад уурга хийгээд ингээд дөрөв. Тусдаа хоолоо юм уу? Тий. Оо бүр амар. Тэгээд дөрөв уургатай. Гоё. Тэгээд машин дээр ингээд смок хийсэн. Араас нь хашилтэй. Цагаан боос. Тийм байсан. Тийм ээ те ийм хаалт малт нэмээд хийсэн юм шүү дээ. Зүг. Доотлын хаалтын хөтөл ингээд бодуулсан. Би ч өөрөө нэг юмыг идэв шиг бодож байна. Одоо юу дутаа вэ? Одоо нэг ганц хоёр загсан. Таксны хүрээ мүрээ гэх. Гоё л болсон юм байна. Явдлаа янз юм байна. За тэгвэл унаад явхад яаж вэ? Чудагта би анх удаа унж үзэж байна. Тэгээ нааш ирэхэд чулагт болохоор ер нь нэг тийм шороон дээр хурдан тавих мэхүүд бол зориулаг байхгүй. Тийм үү. Тэгээд юугаа мужийн хурс ирчээр юм чинь өөр явсан зүйл үү? Шаад үлдчихэж байгаа. Тэр бол ер нь энэс хүмүүс ингэ фокс тавьж үзээд явж үзээсэй л гэж хүсэж байна. Би наашаа авахаар аваад тестийн унд явж төлөв шүү дээ.
унж үзье гэдэг аваад гарсан. Тэгээд ямар ч байсан асуух бол тэгж штэ. Цахилгааны айгүй ингийн шийдэлтэй гинэ. Тэгэхээр чи тэр чинь айгүй зүгээр. бүх центрын дээр. Тэгэхээр нэг сумсаар гарах үед ч Мас. маслах тийм байх гэсэн юм. Ер нь орчин үеийн машинууд ер нь цахилгаан ихтэй болсон шүү дээ. Тэгээд нөгөө цахилгаан багтаа ингээ ус туулахад аюул багтаа машин сонирхыг гэхээр дандаа хуучин онтой байгаад байдаг шүү дээ. Тэнгүүд энэ маань өөрөө бас гранатер маань одоо цахилгаан багтаа гэж байна. Тэгээд чулаагтай гэхэл бас их сонирхолтой. Жишээ нь чулаагтай машин сүүлүүд бол за Wrangler-аас өөр баг байхгүй шүү дээ. Он шин гэвэл тий хойдолтой л 200 200 хойно шүү дээ. Хойдолтой гартаа байхгүй. Тий. Энэ чинь болохоор ингээ урд хойно чулаагтай. Гартаа байгаад яа тий. Ер нь нэвдрэрлэх тохиолдохгүй. Гарч чинь болохоор зөөлөн байхгүй. Явдлан тийм. Тий одоо ингээ хаалцсан гэж юм шүү дээ. Тэг юм. Энэ чинь болохоор ингээ хамаарч Ингэж юм. Тэг юм. Ингээд хүш амарч Бүрш болохоор ийм гар шиг болчихно. Гар шиг болчихно. Өндөрлөчгөр. Чулаагны давуу тал юу вэ? Гарнаас. Эвдрэл баг. Эвдрэл баг. Тэгээд одоо яг батаа зам зориулсан машин гэж хэлж байгаа шүү дээ. Батаа. Амар хурдан давах шаардлагагүй. Яг ингээд юм. Тийм. Саадыг туулах тийм. Юу дээр бол ерөөсөө ингээд явчих. За салон яасан гинэ? Салоныг яасан гинэ? Салон ингээд чи наадхан хараад ирэх болох юм болов. Би нэг харцсан заяа сая унж аваад. Яа юу юм бэ? Тэр улаан баахан юмнууд Тэгээ байна. фул карбон авсан байна. Тийм Тэгээ энэ тэр машин чинь ингээд хохоод тийм байсан. энэ чинь ингээд битүү. Тийм байна. Ийм юмсан байна. Энэ бүхэн өдөртгөл дээр нь юм юу Бүгдийн нэг болсон. Одоо тэр тийм гэх юм уу? Тэ. карбон бүгд карбон ийм юус хол. Ойдэр нү. Энэ чинь Энэ чинь нэг их тийм парктаг машин байлээ. Бүх юм ингээд тусан зардаг. Энэ хайрцагс хол. Оо энэ доор юм харьцаж байгаа. Нүхтэй байхгүй юу? Тийм байна. Тийм болохоор ингээд энэс хуулаад. Тэгээд энэ хайрцагн дээр хүртэл ингээд давхар ингээд юм хайрцаг ингээд байгаа юм. Апгрейд хийгээ яваад идэг гэсэн үг юм. Жижигнэр ингээд нэмээд яваад иж болох гоё юм байна тий. Парктаа ингээд зардыг гэж. Тус тустай юу? Бүгдийн Ямар гоё юм. Надад хамгийн их таалагдсан нь салон нэг тийм онгоцон суудсан гэж хэрэг. тий. Энэ бүх тогны монтаж ингээд гадна гарч байгаа байхгүй юу? Харин тийм гин. Одоо Starlink ингээд тавихад Эндээс л шууд ямар ч энд эндээс ноцгүй л гэдэг ахгүй тий. тий уцгүй ямар шаардлагагүй. Дөрвөн тог байгаа. Нөгөө талнаас хоёр уу. Тий. Тэгэхээр ингээд гадна хэрэглэх одоо ингээд аял зуул явж байгаа тог авах шаардлага байх юм бол шууд тог авах. Зайны хувьд бол гоё том санагдсан тий. Заавал тавьж байна. Тэгээ 2000 биш 3000 турбо мотортой гэхэд явдлын үс нь амар гоё. Тэр хүнд харагдаад байсан чинь нэг хүнд биш. Явдлын нь надад аюу хүүхэн санагдсан. Аюу гоё юм байна. Тэгээ хамгийн гол нь миний сонирхлоо гэж байна. Цахилгаан багтай. За би ч бол юм идэхгүй сайхан эвдлэн шүү дээ. Тэгээ чулаагтай. Би одоо нэг гартаа машин оноглохоор явж ирчээд нэг сервис хийгээд идэв юм шүү дээ тийм үү? Байс тэхгүй шүү дээ. Энд бол тийхгүй юм тий. Тэгээ гол нь нөгөө нэг цахилгаан багтай мөртөө бүх цахилгаан монтаж дээр орой дээр. Тэгэхээр тэрийг бас ус орлоо гэдэг чинь бөглөөтэй. Тэгээ бөглөө усаар гарах чинь тий. Тэгээ нөгөө нэг цахилгааны юмнуудыг фэшн шийдсэн байна. бүгдийн дээр. Маашны асуудал үүсгэх Нэг гайгүй. усан төгсгөл бол яах вэ тий. Ус руу орохдоо ус руу ордог бас систем байгаа. Бүх цахилгаан унтраад. Тийм үү. Тэрийг дарахаар Цахилгаан цахилгаан ордог гэсэн. Ваа. Тэр тест хийхдээ ийм ус руу орсон. Бүр шууд чулуу харагдсан. Монгол дуу. Тий. Тэгээд багсчин хүнд бол тэгээд хамгийн чухал юм чинь. Ус нь Тийм байлээ. болох хэрэгтэй. Тэгээд саа гол усаалах гарна. Одоо ингээд ийшээ болгон явлаа гэдэг игүүр явлаа гэдэг тэгэл Эйгүү. Нөл усаар л. тий гармууд гардаг шүү дээ. Одоо их тав төлөв тавхи болоо бүтэн гарна. Мөртөө байна. Их мэтлээ ингээд гармууд ер нь гарам дээр л хүмүүс очиж шинэ байдаг шүү дээ. Тийм баг тий. Гурван газар нь гарна орно. Би ч одоо айгаад нэг ус руу ордог. Энэ тийсэн харж байгаа фэстивал юу нэл яг бас гайвал юм. Олон дээр цахилгааны асуудал. Сүүлдээ ус орсон чинь миний энэ холын гэрлийн тэмдэг юм дээр асгар болж байлаа. Биж яагаад хэсэг байж байгаа асуумсаа. Тэгэхээр чи тодорхой маас авч ирсэн юм гээд Нэг зүйл болчихсон шүү дээ. сошиал зөвлөлттэй машин байна. Иргэдэг. Солон их таадаг гэсэн. Тэгээ одоо энэ чи шинэ машин л да нөгөө Ineos-ийн нөгөө шинэ үйлдвэр. Тийм гин. Одоо ер нь тестлэгдээд ингээд явж байгаа. Тэгээд явж бас ингээд 24 5 оног минут ингээд болчихсон. Одоо тэгээд чи юм бэ? Англи гэж явах юм уу? Англи машин. Энэ дээр Франц тогтоо. Тэгээ Франц тухтай. Францад үйлдвэрлэж байгаа. Англи, Герман бүх юм нь made in Germany лээ. Герман. Мотор нь BMW мотор. BMW мотор. Тийм. Эзэн англи юм биш. Тэгэхээр ч тэгээд Celebrate. Европ машин. Ер нь ингээд миний сонгодог машин дандаа тийм 15 шиг байдаг. Нэг гэсэн доо эзний хамгаалал гэсэн үг тийм. Энд чинь 15 шиг баггүй. Аюулгүй байдал талаа. Аюулгүй байдал. Тэгээ хажууд нь бас юм томгийн хүмүүс оруулдаг юм баг шүү дээ. Энэ дээр ингээд
хөгжөөг ингээд зүүх юм биш тий. Тэгэл ингээл шаврын маа бүх юм аа. бүх юм гэж уургацж болох юм шүү. Хөгжөөг хөгжөөл. Доошоо ингээд шууд энэ дэвсэн төрөв шиг болсон шүү дээ. Ингээд энд нүгжээ нүгжтэй. Энэ тайм аяг. Яг л бүр нэг Яг юу л гэжтэй стокро байгаа нь ч ер нь бол нэгэн тоногдсон машины дайны юм шиг. тий асуудал Шатсан шаталтайгаар явчихсан. Бид ачаатай. Тэгээ хажуудаа энэ хоногийн бүх нэг аргатууд байна. Тэгээ бүгд нь яг адилхан. би болохоор яг нэг айгүй олон жил Fox та машин олсон 200. Аха. Тэрийг өгүүлээд тэгээд Тэнгүүд ингээд Өөр болж байна уу? Яг нөө хуучин өдрөж авчих чинь. шат уу. Аа тэгээд би багцсан ба. Тэгээд та. Одоо загсны талаар жоох юм асуу юм да. Их машин ирээ загс талаар нь жоох бүгд урсаад асуучлаа шүү дээ. Гүр нь надад бас таалагдсан шүү. Манай эмсэд бас. Завэж гай гоё маргад явчихлаа шүү. Тэмцээнд яваа тэр чигээр юм ороогүй гэж. Тийм байх тий. Сичокта липний урга бариад явж байна. За манай эмсээ ороод ирлээ. Амьдруулагч тоороо урдаа ингэ зүүчж байгаа боо. Амар юм биш те. Сая хоёрыг алдцаа. Тэ. Нэг жижиг юм. Цогтод гад идэх шүү. Яа на амар хүний ажиусаг тэнийг үлдээс арсан уу? Шууд карандад ингэ шидцээ. За гоё том юмнууд гаргаж ирсэн нэг алаад өгөөч. Том юм гэж чинь рандом хэцүү шүү дээ. Том өгөө шийдвэл томрыг л байна шүү дээ. Тийм үү? Тийм шүү Одоо энэ нөгөө нэг чи тул бариад идэг штэ. дээ. Тий. Стример шидэх үү? Тэгнь. Үүлийн багрыг стримерийн уургаар юм уу эсвэл драйда шидэж болт юм уу? Стримерийн уургаар. Шидэ барьчихсан юм уу? Шуу шидэл. Яа бас өөр шүү. Яа карата дэна. Хэдэн секунд вэ? Яа. Саяхан тооцохгүй кратса. Хэмжээндээ хүрэхээр байх шиг байна те. Энэ хөрн. Ямар өнгөөр авцуу? Энэ тусгай өнгөнүүд байна. Яа нууц юм. За яг хаа жогмож очиж харчнаа сэвэрх. Энэ зүгээр ногоон сүлтэй нөгөө тэмцээний нэг пүүд байхгүй юу? Нөгөө тэр чигээрээ стафтайгаа явж байгаа юу? Би сая угсарлаа. Энэ хөөцсөн байна. Тэмцээнд оролцож байгаа өнгөнүүдтэйгээ л явж байгаа гэсэн тийм. Энэ тэмцээний зүг байхгүй юу? Зүг. Зүгээр загслах гэж бас өөр байх юм уу? Шал өөр шүү дээ. Оо, минийх нийлээд нэг шүү. Одоо чиний утас хэд байх вэ? 8x үү? 6. 6 юу? Тий. Нэр чинийхийг хангийн эндээс харангуй чичрээд байна шүү дээ. Ингээ алдаад байгаа байхгүй зайлг гэж. Яа. Алдахлаар ингээд юу ачих вэ? Заваарсан болчихлоо. За ингээ 3 алдлаа би сая. Оба. Энэ аваар яг юу жоохон сул байна. Бууцын тэнд очиод. Тэнд арай хөөдөл наах шүү. Чих ямар гоё ингэ цаана ингэж яваад байна. Уурганых уу? За, каст. Энэ шидэлт. Мангар урт сунгацсан бах ээ. Би одоо тэгэнгүүт явах уу? Бас яваад байгаа юм уу? Бэст. Яагаад кадад байгаа юм? Урсгалын ширүүн тогтоо үтэр ер нь ялгаатай юу? Линок гаргадаа шүү. Сая түр MC Линок гэж харсан шүү. Би бас Линок гаргадаа шүү. Яа. За баяртай. Бэти мэнэ. MC-ийн карманы газар ниссэн юм шиг байна. Энэ живний? Жив.
биеийн дотроо хөндрүүлэх. Дуулахтай тэгээд нарийн дуулах. Толгойд биш. Ийм биендээ юм биш те. За ястаа ойлгохгүй байна. Нөгөө мэддэг л мэрэгэн Энэ зоогоор зүгээр л тэмцээний юм шүү дээ. зөвхөн энгийн гэж Зөвхөн тэмцээний юм. Тэгээ одоо нөгөө энгийн дасгалсан бас өөр болно. том ном руу явж байгаа болохоор Нийт шидэхгүй шүү дээ. Нийтдээ зүгээр жижигэн дасгсан дээр л яадаг болохоос. тэмцээндэл зориулж Тий. байгаа. Тэгээд ингээд тоснууд нь ээж ингээл нимп тослох юм уу? Драйал үү? драй тослон. Драй тослон. Нимп тослоо тосч ийн синк байхгүй. Зөвжигүүлдэг байхгүй. А Жижигэн нөгөө хөнгөн нимп тийм хөнгөн байд тосолж иж живүүлдэг байхгүй. гүн рүү очил тий. Тэгвэл ингээд доороо хийчлээр саваад идэв сая Тийм, тэмцээн дээр хөөд тийж үзсэн байгаа тий байхгүй. хөөд илээ. Нэрэн нэр. Тэгээд 6 4.5 хамгийн бүдүүн нөө. хамгийн мод 4.5. Миний хамгийн дарих 4.9. Тэгээд 7 гэсэн. Тийм байна. 6. Тэгээ эдгээр чинь ингээл Тав. нимгэн байх тусмаа загас барих магадлалыг өсгөнө л гэсэн үг үү? Тэгээд Харагдах юм уурга үгүй юу? чухал байхгүй. Уурганы чи акшн чухал. А баланс нь Хит фаст уурган дээр нарийн уцаж болохгүй. Тасрна За. ингээд. Савхад тийм үү? Тэгээд ингээд ер нь ингээд акшна тооцоолж идэв. Гэтэ Монголд бол 7x mix гэдэг ер нь бараг хэрэг байна үү? 6 мурга болох. 5.56 л яг таарах юм бэл. Тэргийн ингэн лидер хийгээд тэгээд юучлаг багт тасраа. Одоо ингээд намар болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо сая ингээд чи болчихлоо байхгүй байна гэдэг чинь тий. Тэгэнгүүт одоо чинийхэр яасан гэсэн үг вэ? Бид нар хайчсан. Одоо загас нь ерөнхийдөө ингээ хөдөлгөөл авсан гэсэн үг. Аха. Нэг орой хүүтрээл нэг нэмэх хэд болдгийг нэг 3 4 ороод ирэх. тий. Энэ загснууд ч өөрсдөө юу авдаг байхгүй сигнал аваад. Тех баг. Хүүтэр чинь бид нар ингээ яах хэрэгтэй ингээ цугладаг. Тэгээд цуглаад ингээ армаараад ошлох гэсэн үг. Одоо энэ дээр ингээ муу байгаа бол энэ доотлын доотл хачууч надад сургуулийн ямкаанууд гоё болж болж байгаа. Ингээ тооцол болчихсон ингээ ямкаа. Ерөөдөө ямкараад ингээд хязгаар хөлийн юунууд байж идэг гэсэн үг юм тий. 100 бол загас ингэж гүнзгийдээ орохгүйгээр сайгүй ингээ харгаа маяг дээр ингээ явж идэг. Тийм ба сая тэмцээн дээр хүртэл харагдлаа шүү. 9 сарын 10-нд дийсэн тэмцээн дээр хэрлэнгийн загас цугалцсан байлаа. Ямканд таарсан хүн чинь бүр Тийм тий. хүч 50 байлаа шүү. Нэг сонголтоороо Тий. оноолтоороо болчиход Тэгвэл байгаа тийм юм. харгаан дээр би ингээд сая 3 дугаар удаа харахад Тэр нь ойлгодог ч юу. нэг загас байхгүй тийм. Тэр бол Яг харгаа байсан уу? тий яг харгаа. Өгтөл нэгжиж байгаа байхгүй ингээд ерөөсөө ингээд нэгжэл. За чулуу болгоныг сөгөж үзэн гэдэг шиг юм болсон. Тэгээд нэг загас гарахгүй байхгүй. Тэгэхээр чин айгүй хэцүү. Тэнгүүтээ нөгөө нэг миний доотлын Агийн 7 гингүүтээ 3 битийн цаана нөхөр 51 юм ирж байгаа байхгүй. Тий, тэр 7 ч сайн байсан. Цугалцсан байгаа Тий. байхгүй. Тий. Би Агийн 11 дээр нь байсан. Тэгэхэд ихний үед дээр хамгийн ихний үед дээр чинь Агийн 7-оор ч тэр нөгөө 40 30 хэдэн загас. Тий нөгөө нэг Sony Mega орсон. Тий. Тэгээ тэнд ер нь тэгэл баян загастал байсан. Тэгэхээр тэр цугулцсан байна Цугалцсан байгаа байхгүй. Тий. А тэгээд нэг 2 хоногийн дараа тэр өөрчлөгдөн. Одоо энэ жишээ нь би урд нь одоо 8 сарын сүүлээр ирсгээд энд амар гоё байсан байхгүй. 2 цагийн дотор 100 хэд болж байсан. Тэгэхээр одоо бол ингээд айгу цөөрцсөн байна загсан. Аггүй тэгэл энэ налахаа хэтэр нүдгийн газар. Тэгээд нүдсэн баг. Одоо тэгээ ингэн гэсэн үг шүү дээ. Өөрчлөгдөн гэж. Тэгэхээр одоо хэд хоногийн дараа ч юм уу дээрээсээ дахиад энэ рүү янклах загснууд нь орж ирэх боломжтой. Тэгээ тэрийг бол таашгүй шүү дээ. Тэгээ энэ жил ер нь бол арай эрт цэрхэн болж байна уу? Эрт цэрхэн болоод байгаа болохоор загсны нөгөө нэг хөдөлгөөнүүд нь арай эрт эхэлчихэж байгаа байхгүй. Тийм баг тий. Тэгээд энэ өвлчих хүүтэй өвл болох юм гэсэн шүү дээ. Тийм аа. Тийм. Тэг намар төрүүлээд ингэж явчихсан. Намрын налгар өдөр нь одоо болох юм уу болохгүй юм. Болохгүй юм шүү. Мэдгүй. Загсны хувьд бол тэгж цагаараа мэдтий. Эрт урууд бол тэр өвлний хүүтэн болдог байхгүй. Тийм үү. Тэгээд би бодоод байгаа. Загсаараа индикатрлч шүү дээ тий. Загсныхаа явгаар л Эрт ингээд уруудаад, эрт цуглаад хөдөлгөөн эхлэхээр. ороод ирэхээр тэр өвлний хүүтэн болдог. Одоо энэ навч унж штэ. Тий. Навч хідэн өдөр ойролцоогоор урсдаг бай. Одоо ингээд навшууд байж байгаа биз. Одоо энэ хасах гараач руу нэг шөнө ороод Аха. салхилахад л бүгд унах байхгүй. Хөлдөөл тасраал унах юм тий. Тэгэхээр одоо энэ ингээ харахад бол ингээд нэг 10 сарын эхний 7 хоног хүрэх болоо да. Унах нь уу? Тий. Тэгээд дуусах. урсахтаа хэд хоног орчин болох вэ? Тэгээд одоо урсж байгаа сте ингээл. Тий. Тэгэл юм чинь тэгэл дуусчих. Яг энэ дуусан гол загсны одоо нэг өвлдөө бэлтгэх юм эхэлдэг. Хооллолт юм уу гэсэн үг. Өтгтөө хооллоо. Тэгээд нэг Өвлийн идчээ бацаа тий. мөс захалахад юу. Тэгэхээр тэр үед яадаг гэлээ? Жарахаа гэлөө. Тэр үед жарахаатай адилхан флайер бол стример гэж. Стример хэрэглэнэ. Одоо мино гэсэн үг. Жарахаа хийгээд тэгээд тэрийг шидэж барьдаг. Нөө үстэй тий. Тэгээ заг шиг харагддаг тий. Жарахаатай адилхан болгож ирсэн. Стримерийг яаж тоглолт юм бэ? Би сайн ойлгохгүй байна шүү дээ. Стример бол яг хаа тэгээд Гүн болохоор усан нэг хийх үү? юм том болохоор ингээд нэг гараа ураа каст хийхдээ алдаа гаргадаг. Аа. Тэр айгүй уур хугалдаг байхгүй. Өөр хүнд Нэг тий. ингээд хүнд учраас ингээд устаа олчих ингээд каст хийж хахад салхины чиг ингэж явж байгаад ингээд секундэд өөрчлөгдөд л шат гэдэг урган дээр ээж нэг дэг нь ороогоод урган дээр цаг болдог байхгүй.
Урд хойноо буулгаж тавих хэрэгтэй. Нэг кастиктэй ингээд тавьж ийж тэндээсээ сүүлийн шүүтэнгээ ингээд угаасаа тэр нөө лайн майн хүнд юм билээ шүү дээ. Айгүй гоё явчих юм билээ шууд автомат. Заавал нэг ингээл каст хийгээд авах шаардлага байхгүй те. Шууд гэл ингээ хүндрээ явчихдаг. Гүн усан чиддэггүй. Би тэрийг юусоо зоолгоод өгөө шаалтаад тест. Гүн усан чидэн тэгээд голон дээр чинь тэгээд тоглолттой. мэдрэмж хэрэгтэй. Тэгээд яг ингээд уурлан ангичаад стрим чи ингээд хуруугаар тоглуулна ингээд татна. Төрөл бүр дээр өөрөө одоо нийт бүр байна. Нийт дотор 3 4 зал. Тэгээд тэр нөгөө бүх тоглолтууд нь өөр болохоор бас суурхан амар их байна те. Зүгээр ингээд татаад байхгүй те. Би бол 1997 он жинхэнэ гэж бодсон шүү дээ өөрөө загсан дээр. За. Тэр ч одоо 30 жил хэрэгэлтэй болчихсон байхгүй юу? Одоо тэрний яадаг вөхөр одоо ингээд тухайн үед ч би ч бас хамгийн лаг хэрэгэлтэй ордог гэсэн Монголд л ер нь. Хайр цагаач том популяртай болж байгаа 97 он байхгүй юу? Тэгээд усны гутал муталтай болоод ингээд тэгээд би ч анх 90 онд нөгөө ээж аваа шаналгаад ихлгүүрээс нэг ураг авах яллаа. За. Эсвэл 94 5 юм уу? Тэгэл тэрнээс хойш тэгэл тасралтгүй те. Тулуусаар агаал тийм тасралтгүй болоод тэгэл хэрэглээрээ одоо бол ер нь яригдана. Тий, сонссон. Дэлхийд яригдана. Сонссон. Дэлхийг сонссон. Тийм үү? Монголд ч яа. Гэтэ чиний хэрэглийн үнийн дүг сонсоод би жоохон савж унсаа хойшоо. Тийм байх. Одоо ингээд дэлхийд дээр ингээд одоо ингээд Америк ингээд хүмүүс байгаа л да ингээд бүтэн гаражтай орсон хүмүүс. Тэд нар болохоор зөвхөн загасчлалтай байхгүй. Наад би ягаад ингээд дэлхийд яригдана гэхээр тэмцээнийх одоо хоёр тустай. Хоёулаа байхгүй. Одоо хоёулаа. Хүсний гурал өөр шүү дээ. Тийм тий. Тэгээд бүх төрлүүд нь спиннинг мөс гэд бүх салцсан байна. Тийм учраас нөгөө яригдана гэдэг байна. Яг энэ над шиг ингээд тэмцээнд ороод усаа загасчл хийгээд ингээд юм хэрэгж болоос суур гэдэг. Нэг бол загслаараа. Нэг бол тэмцээнээрээ яваа. Нэг бол тэмцээнээрээ юм биш тий. Салцсан байдаг. Би хоёулын нэг зэрэг гэдэг. Ер нь тэгээ бүгдийн л ингээд базаагаад байдаг гэсэн үг шүү дээ тий. Бүх төрлөө тий. Амьдралаа зориулж байгаа шүү дээ. Тийм тий. Тэгээд дэлхий дээр юу гоё технологи хөгжиж байна. Бүгдийн судална. Тэр чи одоо нарийн судал бах тий. Баг судлах хэрэгтэй тэгэл. Одоо би хамгийн сүүлд усны дрон авлаа. Underwater дрон. Ус дээрс нисдэг үү? Ус руу орно. Ордог уу? Тийм үү? Тийм бид юу? Бас. Тэгээд тэр энэ намар тэрнгээр нэг дүрс үс авлаа. Тул цуглахад очиж бичлэг хийж байгаа юм. Тийм үү. За тэгвэл сахиас очих нь шүү дээ. Янзын гоё үсэл. Их мэтлээ. Өөрөө живжмэд өдөртөө явах нь. Контент хийх гэдэг загснаа. Тэрэндээ бэлдээл. Тийм централ ТV-гээр тэндээ бүх юмаа бэлдээд хангацсан байгаа гэдэг. Nice гоё. Гарахал. Хизэнээс яах юм? Одоо 25 онд эхэлнэ гэсэн чинь тэгээ айгүй мөнгө хэрэгтэй байна. YouTube-ээр шууд гаргаж байгаа биш болохоор. Тийм тий. Телевизээр гаргана. Тийм. Айгүй мөнгө хэрэгтэй байна. Тэгээд спонсоруудаа хөдөлсөлчудад очихгүй л байгаа. Тэгээ анхаад хэлсэн централ ТV-ийн захирал. Одоо хойлоо болгоно л гэсэн тэгэл болно л гэж бодож байна. Өсрөл 2026 он. Ирэх нээлтийн үеэр эхлэх нь шүү дээ. Эсвэл тий. Өвөл эхлэх баг. Тийм үү. Тийм. Өвлийн загалц. 3 эпизод бэлтэж байгаа. Нэг эпизодод 10 дугаартай 30 дугаар. Зүг. Тэгээд ингээд нийтдээ нэг жилийн турш 30 дугаар гарчих юм. Жил гарсан болох байх тийм. Тэгээд за үзэх юмтай л болох юм байна. Гой гой. Их юм гой заагаарай. Тэнд ярина нөгөө. Тэгээ тэндээс чинь л одоо харж сураа. Тэгэхгүй л өөрөө яваад бас л загсчл дээр ингээд нөгөө нэг заалгаа тийм байлээ. Хэцүү. Тийм байлээ. Яг биеэрээ туулаад ингээд жижил явах туслаг айгуу сайн явах болгонд л нэг юм өөр сур болд юм лээ те. Тэгээ дээрэс нь сая би тэмцээнд орж үзлээ шүү дээ сая. Анх удаа шүү дээ. Тэгээ мондор байсан шүү. Гэхдээ яг өдөр чинь нөгөө нэг чиний хэлдгээр загастай газар таарсан юм шүү. Тий. Хэрвээ миний одоо суглаан дээр тамирчид яг таарсан бол маш ихээр авах байсан байх гэж би бодож байна. Хамгийн сүүлд гэхэд би нэг 2 загас өрсөн газар гэхэд би 10 эдэг нөө драйдад алдаад исэн. Хэд зөрөөсэй? Сиг 12. Тэр их загастай байсан уу? Нэг гүйхийн усандаа загас. Сиг 12 гэдэг. Би эхлээд сиг 2 дээр таарад. Би 20-ыг барьсан. Дараа нь таарсан хүмүүсэндээс 2 1 3 гэж өгсөн. Доошогоо биш сиг 2 гэхэлэр тийм байна. Би ихэнд нь аргууд 2-ыг өрчихгүй ачаарч. Тийм үү. Дараагийн хүмүүс нь тийм 2 1 3 гэж өгсөн. Тэгээ ер нь бол амар их ойлгож авсан. Одоо өмнө нь чинь ингээ загсанд явхад чи яхахтай ингээл та хэдээс асууж байгаа ч юм гоё газар очиж байгаа шүү дээ. Нэг загссан мэддэг газруудад нь давхиж жол загстай газар л очичдаг тий. Тэгэнгүүт тэмцээнд оронгууд тэр нэг өгсөн яг тэр нэг 100 м дотроо л тэндээ л загсчлаа. Тэнд нь байна уу байхгүй юу мэдэхгүй тий. Тэгээ байхгүй тохиолдол маш их юм биш үү? Ялангуяа өмнө орцсон. Тий бодлоо. Тэгээд 9 сар гарч иж хийхэд тэмцээ хийх ёсгүй гэж бодлоо. Ягаад тэгэхээр загас цуглцсан тий. Хэрвээ 8 сар 7 сар бол хамаагүй. Асуудалгүй байхгүй. Тэр харьгаа гарч чин загасгүй. Ур чадварын асуудал болчихсон тий. Одоо жинхэнэ барих. Тэгэхгүй бол үдээд болохоор ингээд ийм урсгал дээрээ байхгүй. Гүнзгийдээ байгаа учраас. Тийм байна. Суглааны тэгээд амар юу. Суглааны ондоо гараад ирж байна. Тэнгүүтээ миний байсан бит А-гийн 10-аас дээшээ ингээд А-гийн 11, 12, 13, 14 гээд дашраараа царьсан. Тийм. Тийм загас гүхгүй л байгаа байхгүй. Тийм байна тий.
Яг тэгэнгүүтээ ингээд урсгал нь орж ирээд ямклж байгаа хэсэг нь яг миний доотлох хэсэг эхэлж байгаа. Тэндээс нэг 6-г ороод Тэгээ 7-г цаашлаа ороод ихсээ. цаашаа 51-ийг өрсөн юм чи. Хөө. Цуглдсан байгаа байхгүй загсан. Нүүн накигийн барьдаг тийм дүү. Тийм. Тэр амар өрсөн шүү дээ. Би тэнгуүл харган дээр нь таараад өстой. Барьчтэй л гэж бодлоо нэрээ. Зүгээр нэг энгийн газар байсан бол ядчих барьчих байсан. Тэгэхээр одоо жишээ нь цайрчглаар чинь оноонд шууд нэг үе шууд цайрхад унжилж шүү дээ. бүр Доошоо унж. бүр доошоо юм. Тий. Тэгэхээр нөө 3 4-ийнхаа балансан дээр оноо амар хоцорчд юм байл шүү дээ. Ерөөсөө л цайрахгүй Байх л ёстой. тухайн үеийнхаа нөгөө нэг зооныхоо хүмүүсээс л илүү байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж дэше гарна. Тийм байна. Би ч ихний өдрөөр дөрөвт орчих. За медаль бат юм байна. Тэр л жоох хил олчлаа. Тэгэл би чинь ихний өдөр дөрөвт орно гэж чи хоёр дахь өдрөө одоо чинь цайрахгүй. Дундуур ингээ явсан бол шууд 1 2 3 гарч байгаа. Тэнгүүд ийм биш шүү дээ. Одоо хамгийн их загас байрсан нэгдүгээр байранд ордгүй биш. Ордгоо штэ. Тийм байлээ. Тухайн үеийн одоо Бүх 20 үеүүдийг- үеийнхээ юм уу 40 үнэтэйгээ өсөлтдөг байхгүй юу? Тийм байна. Тэр хүнээсээ л оноогоор гарч ирвэл тэрнээс Тийм байна. хэдэн зуун загас барилаа гэж төрүүлдэг байхгүй юу? Тийм байлээ. Илүү загастай төрүүлэхгүй юм Төрүүлэхгүй, байлээ тий. төрүүлэхгүй. Тэгээ ингээд 4 үеийн турш дунджаас дээшиг байснууд дээшээ шидэгдэж гараад Тийм, ирдэг. одоо Одоо жигд байсан тий. Заавал ихийг байх хэрэггүй. Тий, яг Нэг үе жигд дээр 10-ыг ороод 4 үе 40-ыг орчиход л Амар дээш. шууд дээш 1 2 3. Нэг үедээ 40 барснаас хамаагүй Хамаагүй дээш. дээш. Жигд Жигд байсан. байсан. Бид нар тооцоо бодлтын сайн ойлгохгүй тэр нэг хуваар гарцсан байсан шүү Тий. дээ. Тэгээ ойлгохгүй ингээ харж байгаа л. Тэгээ ерөнхийдөө би тиймэрхүү юм ойлгож бас. Зүг. Нэг амар нэг үе дээр аваач цаагаад шаардлага байхгүй бол. Аа. Загслахс тэгээд ер нь тэгээд юу юм бэ шүү дээ тийм үү? Хол газар явж ижил гой загас гарах юм байна гэсэн үг үү? Гадаа. Мэдгүй шүү дээ. Барьдаг. Би одоо чинь туулаас жилгэл бол орчихсон шүү Яг гоо тэр бол чиний чавж туулыг хариулдаг гэдэг. дээ. Одоо 10 сар хэдэн тулаа мэдчихэж байгаа хаана ирэх юм. Хоёр Очиж нэг ирэхөө. Тэр хоёр дээр очингууд найдвартай байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээд зарим жил цөөрчтий. Зүгээр их багын л ялгаа байх юм байна тий. Тэрээс байж л байна тий. Улгаачод байж. Авччтэй гэж. Авччтэй гэдэг. Тэнгүүд ирэх жил нөхөд ордог байхгүй юу? Тэгэхээр өөр тийшээгээ Тий, нүүдэл ингээд үйлчилсэн гэсэн Дээр үг тий. байж хагаад ингээд юу яа. Бага Бүр хөвсгөл тревлийн нэг юу гэдэг шүү дээ. GPS-а толнуудаа хариулж исэн чинь буурлын голын бэлчээр дээр буурлын гол гэдэг нь нарийн гол байхгүй юу? Аха. 2 жил болоод буцаж ирж байгаа байхгүй толнууд. Тэв. Тийш 100 км өсчөөд. 100 явсан биш Тий тий. 100 яваад буцаж орж. Ойролцоогоор 60 явдаг гэсэн тий. Ер нь 50 дотроо амьдрдээ. Тийм гэсэн тий. Тэгэхэд одоо онцгой тохиолдол гэсэн үг Тий. тий. Тэр бол онцгой тохиолдол болсон байна. Тийм байна. Юу Уулын тул бол яг хаа ингээд ер нь нэг малахын хойг тэгээд энэ санжин болдгоор ерөөхдөө ингээд ерөөхдөө л ер нь байж цусан намаршин. аха өвөлдөөчдгээ энэ хавар. Том одоо энэ бид нар ингээд яриад том загсыг ингээд нэг жижигийн тавиад томыг аваад айгу буруу байхгүй. Харин тийм билээ тий. Том ч болохоор сүргийн манлаа байхгүй. Одоо нок гэхэд нэг ийм нэг 60-аас тийшээ бол дими гэсэн даалтаа тий. бол ерөөсөө ингээд сүргийн манлаа гэдэг чинь Сүргээ тэр загснуудыг хэр уруутахыг ерөөсөө зааж идэг байхгүй. тийм байна. Тэр нь байхгүй болоод ингээд алчингууд нөгөө мө үжүүлэн жижигүүд чинь зөнгөөрөө нөгөө гурууд нь гэж ойлгоол хаамаагүй нөгөө туулын нөгөө өмхий ус руу биогийн Тэгээ бидний нөгөө бохроо идэх газар руу очоод бөөнөр өгөхөд байгаа. Аяра томууд нь алахгүй доороо байгаад байх юм бол нөгөөдөл чи явуулахгүй. Ерөнхийдөө ингээд нэг Хашаад гэсэн үг. дарга гэсэн үг. Тэгэхгүй бол томууд мэдчихэд байгаа байхгүй юу? Тийм Том байна. тонохгүй чи ерөнхийдөө ингээд Туршлагатай олон жилийн настай доошоо бол хэрэггүй нас энэ амьдрал байгаа гэдэг мэдээ. Тэнгүүтээ ингээд явуулдаг. Томын алчаад байх юм бол жижигүүд чи өөрсдөө ингээд зөнгөөрөө загас чи ерөөсөө нэг байгалийн нэг зөнгөөрөө доошоо явах гэдэг тийм юу таахгүй. Юугаа мэдгүй. стигттэй юу. Доошоо л явдаг. Урслаад агаал явчихна гэсэн үг юм Ямар тийм. хавар болонгууд би тэр ингээд өгсөн. Нэгэн газар очиж төрсөө шатдаг учраас. Хариусны одоо хідээс дэшээ тийм авах тийм ийдгүүл. Гэхдээ ер нь бол тэгэл нэг 30-аас дэшээ юу. Монгол улсын хуулиндаа бол 10 загас Гэсэн байгаа байдаг. зөвшөөрөл тий. Тэр нь тулын код гадаг их цөөхөн. Онон дээр гарч ийн, иг дээр гарч ийн, шишиг тэнгистээр гарч ийн. 3 газар. 3 газар зөвшөөрөлтэй Тул газар. бол код байхгүй тий. Зүг. Тэгэнгүүтээ нэг тул чинь $500 шүү дээ. Явахд Тий. Тийм хөлтэй байхгүй. Тэгээд хайрус бол тэгээд яг томын ер нь бол 10 загасныхаа нэг 2-ын л авалтаа тэр болоо. Тийм ээ тий. Гэхдээ яг ийм нэг юм байгаад байлаа. Бас үржүүлгээр би дугаар хийж үзэхэд бас томыг дими гэсэн нэг өөр бас өнцөг үлээ. Тэр нь болохоор нөгөө төрс шахах чадамж нь өндөр байдаг. Тийм шүү. Тэгээд төрсний тоон олон байдаг. Тэгэхээр том ийм загаснуудыг аль болох буцаа тавиад за нэг зэвэг мөг авахвал 40-с доош тий 40-тэй орчим. 40-тэй итэр чинь нөгөө төрсөө шахаж бас мэддэггүй юм биш залуу загаснууд Тийм залуу болохоор нэг байгалийнхаа югаар л жоохон сураагүй байдаг ч юм уу тий. Тийм байдаг. томууд нь байх хэрэгтэй байхгүй. Нэгж нэг амьдрал заадаг. Тийм л юм байна л да. Угаасаа л тэг штэ тийм штэ. Одоо ингээл юу яадаг байхгүй юу? Нэг 4 тултай ямкан дээр километрийн дээр 4-500 хариус байгаа байхгүй юу? Гад ингээд бэлдээд байгаа. Ааха. Тэнгүүд нөгөө 4 тул нь ингээд байж Хашаад байлгаж байна. нөгөө төл чинь ишиг Ойлгохгүй. ихгүй.
ийм байх хэрэгтэй байхгүй. Тийм. Тэгэхгүй бол энэ дөрөв бол ингээд бариад ингээд авчих юм бол нөгөө Шууд шууд болоо. Аа. Энд чинь ерөөсөө байгалийн юугаар ингээд логин системээр. Тийм болохоор том загснуудыг ер нь бити авч байгаа. Сонссоо. Авхаа өрх юм бол нэг яг нэг 20 30 санж манжаас нэг ингээд Тийм тий. 10 загсны л оромтой шүү Тийм дээ. тий. Гол нь яг тэрнгөөр л байвал. Тийм хоёроо арай л эдний эз тэгээд Тийм шүү дээ. бусад загс мах захиад байгаа найзууд төвгөө төвгөж хэлэхгүй. Над руу амар хүн загс захдаг гэсэн. Би сүүлдээ тэгээд болчихсон. Асуугаж ялсан үү? Асуугаж байсан. Би ч одоо нэг бүтэн жил ер нь бол явж яг ингээд суралцж чинь. Тэгэнгүүт болоогүй ялах одоо чи хол одоо явхад ер нь гол нь юу яагаад байгаа байхгүй юу? Гой загас том. Одоо барилтын хувьд бол би одоо нөгөө шунлаасаа салааг байгаа шүү дээ. Чамлаг дээр холоог байгаа шүү дээ. Адаглал зэвгийнхаа амжилтыг жоохон томруулуур байгаа. Би чи 50 мөвтэй гэж барьсан. Тий. Одоо би 72 гэж хэлсэн шүү. Тэнгүүд томруулмаар байдаг. Тэнгүүд хоол газар бол мэдээж гой загастай. Тэнгүүд мэдээж юу гэж ойлгосон бэ гэхээр ямар ч машин хүрэхээр бартаасаад багтаа газар бол ер нь бол загсыг хүмүүс очиод бариад байдаг юм шиг санагдсан. Тэнгүүд ингээ холгоо явахын тулд мэдээж машин их чухал байна гэж бодсон. Тэгээ өнөөдөр энэ нөгөө гранатрыг MSM-с аваад наашаа ирээд шидэж үзчихсэн. Тэгсэн чинь харин чи тэмцэн дээр нэг унцсан явжсэн те. Гранатар авцсан. Тэгээ харин чамаас асуумаар байна л та. Яга гранатрыг сонговоо. Тэгээ ер нь би бол яг сая л наашаага нэг 2 цагийн хугацаанд л явж унж үзлээ. Одоо буцахтаа бас унахтаа бас мэдрэмжүүдийг чамаас сонсонтойгоо нийлээд авахад нэлээд ойлголттой болчихлоо гэж бодчих. Гранатар ямар байна? Урд тоног чулаактай. Тэгэхээр бартаа зам зориулсан биш юм байна. За. Тэгээд анх ингээ авсан чинь надад жоо хатуу санагдсан. Хатуу шагаа юм жоохон нэг тийм. Чулаактай учраас тийм тий. Аргуун чинь тэгээд. Тэнгүүт нь Fox гэдэг одоо нөгөө би урдны хоёрсуудаа тэгээд авч ирсэн нэг комбит. Тэрийгэ тавьсан. Юугаа. Тэрийг шилж болохгүй шүү дээ, өөр шүү дээ. Өөр. Аа. Тэгээд ахаад би шинээр яг энэс төрөөсөн ирсэн гэхээр аваад Fox тавиад. Аха. Тэгээд бүр ингээд бүр гой болж байна. Гой. Айгуу. Ингээд хатам шиг юм. Тэгээд энэс бол яагаад гэсэн хэрэг яг би ч угаас нэг аутдор юм болохоор тэгээд 200 гол айгуу удаансан. Тийм тий. Тийм айгуу удаансан. Тэгээд бүр тонголцоод унсан. Тэгээд хоёр дахь сонголт маань тэгээд энэс байла. Гоё байна. Олон машинаас сонгосноо. Ер нь судалсан уу? Гэхдээ би одоо ингэчихсэн. Яг одоо нөгөө нэг Америк моторсын нөгөө бог надад хэлээд Lexus 600 F Sport те 700 ч юм уу. Нэг нь гарчлаа. За. Усмас бүх юм ингээд тусдаа ингээд гарчлаа. Би яг Lexus сонгочихсон байхгүй. Тэгсэн чинь нэг MSM өдрлөг болдгийг. Тэгсэн дэр. Тэгсэн чинь орж манай хамтлагийг хэлж байна. MCG нэг Ineos гэдэг машиныг мэдэхгүйс юм чи. Энэ нэг энэ шин тэр бомт нөхөр хуучин Defender-ийн нэг дөрвөлжин Defender гарахгүй гингут одоо хүмүүсийн авангуудаа бүр ингээд дэлхий дээр цоошин супер машин хийх гэдэг ингээд хийж байгаа штеп хэлж байна. Ямар машин байдаг гэдэг. Би газ хөөхөн дөрвөлжин G class юм шиг тэгээд. Тэгэл тэр өдрөлгөөс хойш тэгэл интернетээ нэг тестэнт нэг явж үзэл. За ер нь авал баг энэ дээр юм байна. Тэгээ би сонгоцсон. За одоо би тоногцсон тэгэл амар гоё л байна. Сэтгэл бол өндөр л байна. Надад харин бас яг тэгж санагдаад юу загс чинь үндэл зөрөөсөн машин санагдсан. Тэнгүүтээ нөгөө нэг би чинь загсныхаа нөгөө нэг уурганыхаа суур мөрөг ингээд бэлдсэн байна тий. Тийм байна. Сая тэмцэн дээр байсан ч хүмүүс тэгэл дөрөвний харин хийснээр тий цахилгаануудын дээрээ байдаг гэдэг чинь яг юу юм бэ? Цахилгааны мандаж нь бүгд дээрээ. Тэр нэг усанд орлоо ингээд живлээ мэвлээ ч юм уу одоо асуудал болоход магадлал бүгд баг тий. Одоо яалаа гэхэд ингээд усаа гаргачих юм юу яг ингээд загсанд явах аутдор хүн зориулсан биш юм байлээ. Харин яг тэр нөгөө трансхийг бодсон юм бол хэрэггүй. Тий. Та дух гэхээс илүү. Fox тавиад ингээд яачаар нөгөөх нь бэлтэж гинөө. Тамбагнаа болчихж байгаа. Тэнгүүтээ аутдор гэхээр нөгөө нэг аялал анчид Монголын тэгэл бүх анчид загсчд сонирхох байх та ер нь. Тийм баг. Надтай таарсан хүмүүс бол тэгэл асуугаад л хэр вэ? Одоо би юу гэдэг. Одоо тэгээд үзнэ. Тийм шүү дээ. Би энэс ороо Монгол улсыг тойрно гэж бодож байгаа. Тийм үү? Тийм. Ер нь бол ийм байдгийг. Загастай газар гэх юм бол дорндын алах гол тэгээд цаашаа ингээ нүмерг. Нүмергийн ста ороод нүмергийн гол гэдэг байхгүй. Тэгээд ийшээ гэх юм бол шишгэт тэнгис гэдэг хоёр заагтай гэдэг. Тэр хоорондоо дундуур нь гэдэг. Одоо энэ игийн гол тэгээ онон байлж гэдэг зөндөө гол. Тэгээ хойдлаараа ингээ явчихсан гэсэн үг шүү дээ. Монгол улсын ямсан тойрно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гой. За тэгвэл бас сонирхол улам л нэмэгдэж байна да. Тэгээ одоо ингээд намар болохоор би чинь яаш Минжин ангаага очно шалгадгийг. Буцтай. Зөв. Буцаараа шалгана. Одоо удахгүй явна. Хил дээр очдөг байхгүй. Тэгээ айгу сонин шүү. Минжин став гэдэг манай Монголын став байгаа шүү дээ. Тий. 10 км-ийн цаана Оросын Минжүү гэдэг тосгоны став байгаа байхгүй. За.
тосгоны ставын уулзалт ингээ болдог гэсэн. Аха. 2 жилд нэг Хоёр удаа. талаасаа. Хоёр талаас ингээд уулздаг. Тэгээд монголчууд дээр нэг айлчилдаг. Нэг Аха. 4 5 юм да. Аха. Тэгээд ийм жанаак бариад уйлдаг гэж байна шүү дээ. Тийм үү? Бас байдаг юм энэ гол тэгээд Түр санаа байдгүй юм уу? байхгүй. Сонирм байгаа. Сони тий. Алсаар хагаад нөгөөх нь ингээд бүр ингээд Тийм бах. ийм хариуцлаа гэсэн. Тэгээ наашаага л ороод ирсэн. Ерөөсөө Доошоо явах юм манай энэ чинь болсон. орно тултай, ногтой, хариуцтай том загстай байхгүй. Аха. Тийм гайхаа сонирм байгаа. 10 жилийн цаан загс очтдгоо ерөөсөө. Тийм байна. Хашраацсан ба штэ барьсаар байгаа тий. Арахгүй шүү. Дандаа тор мороор л байдаг. Оросч ч угаасаа тэгэл Иддэг болохоор тий. Монгол хүн ир хүн яах хэвтэй. Морь унжаад Тийм. тэгэл гарч чаддаг хэвтэй. Орос хүн загс очдаг хэвтэй байхгүй. Тийм бах тий. Хүн бүхэн тийм байх хэвтэй болохоор энэ чинь зөрүү гараад тэнгуүтээ тэгээд би тэрийг үнээр авчихсан. 10 км энэ цаан загс очдгоо гэхээс. Энэ чинь бас байгалийн амт өөр зөнтөө юм биш үү? Зөнтэй байна. Алж усгасаар гадаг байна. Тэгээ одоо нэг очиж үзээгүүнүүд нь ч очихыг хүсдэггүй гэхлээр нөгөө нэг генерээ дамжаад удамшчихдаг Тийм, бах тий. Ийшээ битээ яв гэдэг дохиоч юм уу? Юу болохоор Хойлоор тий. Яг генийн л юу байгаа. Тийм байна тий. Монголоо загс нээж байгаа байхгүй. Минжин гол захрын гол гэдэг айгүй гоё газар байгаа шүү дээ. Тийм биш үү. Маш очихгүй. Гэхдээ сүүлийн үе самарчд очиад та алсан бил. Тийм үү. Самарчд ч ерөөсөө байгалыг жинхэнэ сүдгэж байгаа юм шүү дээ. Нөгөө нэг үнтэй юу болохоор. Тийм шүү. Одоо 2009 он сандгийн гачуулчин даваатын даваан дээр би зогсоод бид нар ингээд машинаа зогсчод 20 м яваал мод өшгөлөхөд самарч пүрх гэл унжсэн. Одоо Тэр юу үед- заахгүй. Тэр үед самарыг гарахыг хориглосон гэж боддог байхгүй. Хинч тоодгүй Тоохгүй гэсэн үг шүү дээ. Нэг өөртөө идэх хэмжээгээр л нэг түүгэл Яг уустаа. мөнгөний юм болохоор ингээд самрыгаа ягаад хушин модоо ингээд Зохиж гимтээд гимтээгээд ингээд айгүй амар. Би өнгөрсөн жил энэ аршин дээр бид нар онгоцтой буугаал гэсэн чил. Дүм Цагаад байгаа юм. дүм гэж цорж чад уулаа. Зогч байгаа байхгүй. Тэгээ яг нэг одоо зөв ч юм уу буруу ч юм уу сайн мэдэхгүй шүү дээ. Одоо тэгээ байгалаа гол нь сүйтгэж юм түүж байгаа буруу байхгүй. Уг нь унсаа энэ төгсдөг юм шүү. Уул бол тийм басна. Эсвэл ингээд нэг юм Нэг салхиад нэгнээсээ ч нөгөө нөгөө нэг өсгөхөд нөгөөдөл чинь ингээд түүгээр нь очиод төрүүлээд тийм ингээд авах юм. тийм. Тэр дээр л Ер нь тэгээд ингээд аяллаад яваад загсчлаад ингээд явхад надад бол улмал ингээд байгалыг хөндлөх бишрэх сэтгэл төрж илээ. Ер нь болж өгвөлтэй одоо манайхан бол хогоо нэгдүгээр тамийн дөрөнд хог хаяха болмор байна те. Тэгээ ингээд зүг загслын үед бол одоо зүг зогстой загслал ч юм уу те. Тийм баймаар байна. Тэгээд ам ангол мэдгүй ямар ам байд анд явж үзсэн. би чи анд орсон шүү дээ нэг. Яасан тэгээд давгүй. Тэгээ машинд буу алдаад. Оо ямар амир. Харин цаахын хадгалгоноос 10 см Яа. ак алдаад. Тэгэл за болий. 2006 он ч лээ. Ихт биш. 20 тайсарсан биш. Тийм ээ чамайг буутаа гэж их ярьдаг байсан. Тэгээ би чинь Тараацсан одоо байхгүй болцсон. зарцсан зараа. Тэгээ одоо гарбоны хоббитэй л доо. байгаа шүү дээ. 4 5 гарбоо байгаа. Зүг. Харин бууны хоббитыг сонссон шүү. Тэгээд гарбуугаараа тэгээд нэг яг нөгөө нэг юм цуглуулах хоббит болгоос нөгөө Тийм тийм. юунд дээр Буудах. буудах хоббитэй биш юм билий би. Тийм үү. Би нэг хаяа ханаар дээр очиж буудтыг. Уул яг гоё биш ээ нөө. Тэгээд нэг амар кайфхгүй баг зүгээр. Загсандаа л гоё юм. Яг буул одоо ихтэй өмгнөл Тийм шүү бүх дээ. тогтоол юм байдаг. Тийм, Гарбуу бол гоё. Гарбуугаараа тэгээд нэг хүн гүүж яхад ингээд кинон дээр амар алдсан шүү дээ. Тийм. Удлаа шүү. Шал удлаа шүү. Тэр бол өстой юу ч олохгүй шүү өстой. Дээр нь бүр голок гэж буу байна. Бүр өстой яхар буугаад юм. Пяурн буудаг байхгүй. Аха. Голок. Уучлаар 10 метр л бай унахад тэр бол өстой. Олгохгүй юу? Амар өстой. Юм дээр амар. За ингэ сонин газар сонин хүнтэй таарад тий. Тэгээд яг адилхан машинтай явчих шиг тий. Тэмцэн дээр чиний машиныг харчаад ямар гоё машин бэ гэж бодоод нааш ирээд. Хань загчдын нүд нь унсан шүү. Тий. Юу уцаа явж байгаа юм бэ? Хүмүүстэй гайхаад. Тэгээ яг ингээд хожоо чи машин айгүй их гэхэлэр биш, Defender юм уу гэхэлэр биш үү гэсэн. Хожоо машинууд айгүй их гараад байгаа шүү дээ. Тий. Хожоо машин юм асуудлаа. Тийм бах нөө мэдхгүй юм тий. 10-ны машин шүү. Тэгээд Тэгсэн чинь хоёлаа яг онцгой голын ирэг дээр таарч байгаа тий. Одоо данд би бууцтай болоход нэг нимпний гоё сошин экого ураг байлаа. Яа, стомхоо ядаатай Яг өдрөө. нимп нөгөө байхгүй нөхөр чинь ингээ драйвер нимпээд. 76-аар нэмсэн чи сайн шууд варг ууралтай шүү дээ. Яг нимпний зориултаар нь нимпдэх юм бол наа чинь. Ер нь гэхдээ ер нь тийм бах тий. жоо мэдрэмж дээ шаал. Яг л ингээл чи олон 100 жил гэдэг одоо олон 10 жил ингээд тестлэгдсэн зүйлс учраас яг зориултаар нь хэрэглэх юм байна тий. Чинь тогтоогдсон байгаа айгуу чухал тийм яг зориултаар нь байх хэрэгтэй. За ингээд нэмтний урагтаа боллоо баярлалаа. За нимпний ургаа бэлгэлэхээр болсон гэдэг. За. Нэвтрүүлэг дээр ярихгүй юу? Тэгээд та MC-ийн бэлгэн. За баярлалаа тэгээд сонин газар сонин таарлаа шүү. Би бол морьтол явж штэ. Тийм шүү дээ. Гоё шүү дээ. Угаасаа тэгээд надтай уулзсан чи тийм байхгүй гэдэг яах юм бэ? Гол нь MC-ийн мэдлэг надад тодорхой хэмжээгээр орж ирлээ. Сая гол дээр хоёлаа ингэ шийдэж байхад бол би MC-ийг дандаа хараад л шүү. Өөр заг сорихоос илүү. Нэг уурга яа шидэд байна.
Чиний амар гоё ингэ цаагаар уусаад байгаа байхгүй. Ингээд нэг каст байхгүй. Каст. Тэгээд ууг нь уртанд байна. Акшн байна. Тийм байна. Уртлынхаа нөгөө сетапа. Тэр чинь одоо энэ бүгд ингээд тохиргоон зөв гэсэн үг. Тохирж иж. Одоо евроны импликач нэг өлмөд ор ингээд байгаа ч. Тэгээ минийх ингээд шидээгүүд энэ доор чи урд уусаад байгаа. Өөрөөсөө нэг 15 10 метрт. Загсаа нэг харин тийм бүр тэр юм шидэв. наашруулна ингээд. Тэгэхээр нэгж боломж тий урсгалынхаа ингээд гэсэн үг тийм үү? 30 сар ингээд татаад байд юм. хийж байгаа байхгүй ингэж байгаа. Ингээд дулаан загсаа олон тийм. Ер нь намрын загс нэг тийм амар хаврын загс шиг зуны загс шиг тийм юм хөөгөөл нэг амар хөдөлгөөнтэй биш байдаг байхгүй. Ерөнхийдөө ингээд нөгөө бие нөөгөөд хөдөлгөөнө багсгадаг юу юу яахгүй те тараа тэрийг алдахгүй гэх 6 сар яг 6 сар 15 20 тавигдаад тэр үе загсах юм бол өөр хурдтай. тэг хөөлгөөнөр ерөөсөө маш хурд ирж аваад нэг үлэн байна. Одоо бол өөр. Ерөнхийдөө ингээд 50 тийм ээ. яг амныхны уудаар явж байгаа юм ийм хөвч шиг. Харцаад очиж мочихгүй юм биш те. Хичихгүй. Тийм. Одоо би одоо байж байгаа өөхөө одоо юу гэсэн үг. бэлэм л ичих гэж санаатай. Хангалтж байгаа л тийм санаатай байх хэрэгтэй байхгүй загсах намар учраас тийм. Тэгээ сурах юм бол зөндөө байгаа. Тэгэндээ. Загчдаг бол явах болгондоо хүн юм сурч байдаг. Тэгэхээр ер нь бол багада 10 жил явж сайн ойлгох юм шүү дээ. Дөнгөж. Нарийн юм руугаа орж эхлэх юм шүү эсвэл те. Тэмцээний загсал, амьдралын загсал хоёр, тис хоёр. Тийм байлээ. Тис хоёр юм байна. Тийм байл. Миний хэрэглүүд чинь тэмцээний Тусдаа. загсал нь тусдаа байхгүй. Тийм байна. Хоёр өөр юм. Хүмүүс мэддэггүй. Тэг Чи лаг загсал тэмцээн дээр чи яга мэдээлэхгүй. тийм те. Чи бол тэмцээндээ суглаа сугалж чинь чи шал өөр юм уу? Өөр. А тэмцээний загсчтай бас явж үзлээ би. За. Бас Өөр. илгийг авч шээ. Уурга нь байхгүй. Одоо нэг амьдрал чийдэг. Тийм. Нарийн хувьд байлаа. Тэгээд тул өрөх юм би. Тийм шүү дээ. Тийм. Өгөөш нь байхгүй. Ингээд эхэлж байгаа байхгүй. Тийм ээ тийм. Бүх юм тусдаа өөр байхгүй. Тул руу зорих аялал гэж байна те. Эсвэл өөр юу гэдгийг ингээд загсны төрлүүдээс өөр. Одоо жишээ нь зурхаан мурхаа чи бас өөр шүү дээ те. Тийм. Урд нь тороос мороос салах Тийм. гээл. Нарийн юм шиг байна те. За. За тэгээд сонио газар сонио хүнтэй тарж адилхан байсан жишээтэй таарад маш сонирхолтой байлаа. Дээрэс нь би морьтой явж чинь MC-тэйгээ таарахаас гадна бэлэг авчлаа Стивний ураг. За баярлалаа. Тэгээд сонин л таарлаа шүү. Зөндөө юм сурч авлаа да. Нимпний урахгүй болохоор одоо хүнд өгөх хэрэгтэй. Тэгээд яг таарлцсан болохоор. Тэр шинэ ураг. За тэгээд одоо хоёул бол тэгээд гоё. Энэсээ тухай ярьлаа. Тэглээ. Ягаа сонгосон. Тэгээд ер нь бол би болохоор хүсэж байгаа нь болохоор нэг ан загасчлал дуртай. Аха. Бүх хүмүүсийг одоо энэ Ineos гэдэг машиныг аваад нэг Tesla үзээсэй. Тийм байна. Би бол одоо яг Tesla-д явж байна. Ер нь бол таалагдчих. Дээрээс нь чамаас аюу их мэдээлэл авчлаа шүү. Энэ их гоё тийм нэг арай нэг өөр мэдрэмж өгөхөөр нэг тийм их хүний унаашуул гэж бас хэлмээр байна. За. Тэр санагдлаа. Хатуу тий. Тийм. Нэг арай нэг өөр. Надад бол одоо юу би яг нэг оффроуд машин одоо томгийн машин сайн мэдгүй. Тэгэл гэхдээ ингээ унаад явхад хамгийн амар санагдаж байгаа нь гэхэлэр баг үйлдвэрээсээ ер нь хөөрхөн сток нь өөр тоногтой байл шүү дээ баг тий. Бүх юмтэй санагдаад шунсдах юм бол одоо бүр гоё болож болно байгаа тий. Гэхдээ бүр шалтан ирдэггүй тий. Тий шалтан ирдэггүй. Тий тэр нь их гоё санагдлаа. Липоттой хүртэл ирж шүү дээ өөрөө цаанаасаа 5 тонны тий. Тэгэхээр чи ер нь бол яг ингээл аваад унаал явхад бол ер нь шууд гарахад бэлэн машин гэсэн үг шүү дээ тий. Ямар тач. За тэгээд явж ирсэн тэгээд бит хоёр ингээд таарлаа тэгээд оффроуд сонирхдаг аялал зас дуртай болвол Ineos-ыг нэг сонирхоод үзээрэй. MSM дээр байгаа. Грэнэдас. Грэнэдас юу дээ? Ineos Grenadier. Ineos юу дээ?